Ер нь эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын зүгээс за яг одоогийн өнөөгийн макро эдийн засгийн нөхцөл байдлыг яг юу гэж та бүхэн харж байна? За ялангуяа нэгдүгээр улирлын гүйцэтгэлүүдээс харахад ямар дүгнэлтүүд хийж байна? За ер нь бол өнгөрсөн оны 2025 оны эдийн засгийн өсөлт бол 6.8% гарсан. Гэхдээ 6.8%-ийн дотоод одоо өсөлтийн хувь нэгж хувийн тооцоод үзэх юм бол хөдөө аж ахуй, уул уурхай гэж савлгаатай салбаруудын өсөлтийг хасаад цэвэрлээ тооцох юм бол үлдсэн бусад салбарын өсөлт маань ингээ 3 орчим хувьтай байгаа. 24 оны үед бол бас мөн адилхан хоёр салбарын өсөлтийг цэвэрлэх юм бол 7 орчим хувьтай. Тэгэхээр энэ 24-25 онд амсан харахад бол 25 онд уул уурхай хөдөө аж ахуйс бус салбарын өсөлт маань жоо харьцангуй саарсан. Намдуу байна гэсэн үг. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг үндсэн худалдаа үйлчилгээний салбарын өсөлт бас идэвхжиж сул байгаа. За нийт зээлийн эрэлт бас буурсан. Инфляцийн хувьд бол оны 1-р улирлын байдлаар 7.4% гарсан. За инфляцийн хувьд харах юм бол одоо дотоодын нийлүүлэлтийн гаралтай инфляциас зөнхлөхөв. Тэр тусмаа одоо махан бүтээгдэхүүний инфляц жоохон өндөр талтай байна. Ер нь энэ оны хувьд харах юм бол ойролт орнуудын нөхцөл байдал оны ихэнд нэлээд хурцтмал байсан бол харьцангуй сүүлийн үед бол ерөнхийдөө чих хандлагууд нь тогтворжоод ирж байна. I92-ний дизель бүтээгдэхүүний уул уурхай хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх нөлөөллөө биднес оны эхнээс тооцож явж исэн. Сүүлийн нааштай мэдээлэх юм бол I92 бензин бол он дуустал үнийн өсөлт явагдахгүй олон нийтийн хэрэглээний одоо бензин түвш өсөхгүй юм байна. Дизель түвшний хувьд ч гэсэн тогтвортой хадгалах хилцэл хийгдсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуй уул уурхайн салбарт бас үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэх чиглэлийн дарамтууд харьцангуй багассан. Нефт бүтээгдэхүүн төлбөр тооцоотой холбоотой гадаад валютын үзүүлэх дарамт бас багассан. Тэгэхээр оны 1-р улирлын үед гадаад орчин нөлөөлөлд эрсдлүүд маань харьцангуй тогтворжих, багасах тийшээгээ явж байна гэж харж байгаа. Яг уу одоо та бүхний өргөн барих байгаа төсвийн өрөөний мэдээлэлээр эргэжил бас тэ эх 3 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг ямар байх нь вэ гэдэг ерөнхий төсөөл гарч ирнэ. Гэхдээ та бүхэн ингээ харж агаар ер нь одоо гадаад нөхцөл байдал бол тийм ч сайнгүй биш байгаа. За ойрын дунд хугацааны одоо төлөвлөлтөөр яг ямар одоо төсөөлөлтөй байна. Яг дунд хугацааны төсвийн орлого зарлага гэдэг төсвийн хүрээний мэдээлэл маань инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтөөр 9 тоо ярьдаг. Бидний хувьд бол ер нь гадаад өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан гадаад зээлийн их усруудыг сайн ашиглах дунд хугацааны бодлогыг гаргая гэж төлөвлөж байгаа. Гадаад зээлийн их усрууд маань төлбөрийн тэнцэлтээр үзүүлэх дарамт багтаа. Олон улсын хөгжлийн банкудаас яг тухайн томоохон төслүүдийн гүйцэтгэлийг дагаад санхүүжилтөнд шууд шилждэг учраас дотоодын валютын зах зээл дээрээс одоо валют худалдаа авч импортын төлбөр хийх тийм дарамт байдаггүй. Хоёрдугаар хэрэгжиж байгаа төслүүд маань дэд бүтэц олон салбарт яг засгийн газрын баримталж байгаа бодлого чиглэлийн дагуу төслийн дотоод бүтэц зорилго нь өнгөрсөн хугацаанд төлөвлөж тохиролцсон байдаг учраас нийт эдийн засагт үзүүлэх идэвхжлэн бас сайн байгаа. Тэгэхээр энэ төсвийн одоо эх 3 жилийн орон зайг бол гадаад зээлийн өнгөрсөн хугацаанд бий болсон хямд их усруудыг илүү түлхүү явуулъя гэдэг бодлого барьж байгаа. Мэдээж өнгөрсөн оны намар улсын их хурлдаа гарсан одоо эрүүл мэнд боловсролын салбарын цалин нэмэгдүүлэх шийдвэрүүд маань яг төсвийн орон зай дээр урсгал зардлыг нэлээх их нэмэгдүүлэх дарамт орж ирж байгаа. Тэгээд одоо төсвийн хүрээний мэдээлэл улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө маань засгийн газар танилцуулагдаад өнөөдөр маргаашгүй улсын их хурлд өргөн баригдах учраас өргөн баригдсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой байна. За одоо тэгээд яг нь эдийн засгийн ерөнхий суурь тооцооллуудыг харахаар эрчим хүчний үнийн үн яах аргагүй одоо хөндөгдгөр байна. За эрчим хүчний үнийн өсөлтийг энэ жилдээ бол түр хойшлуулсан 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулсан гэж явж байгаа тийм. Оны эцэс хүртэл тэгээд та бүхэн ер нь энэ дээр одоо салбар дундын одоо үйл ажиллагааг зохицуулж байгаа одоо яамны хувьд за ер нь одоо бодлогыг зангиж байгаа яамны хувьд эрчим хүчний үн дээр чөлөөлөх тал дээр яг ямар байр суурьтай. Ер нь бол одоо олон нийтч төрийн байгууллагууд нэг ойлголтын зөрүү яваад байгаа. Монгол банкыг жишээ аваад үзэх юм бол бие даасан хуультай. Монгол банк мөнгөний бодлого одоо бодлогын хөвгөө бол бие даасан. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал тохируулаад өөрсдөө хинээс хараад тусаар тогтоох эрх зүйн зохицуулалт. Эрчим хүчний үн тарифын хувьд эрчим хүчний зохицуулахаараа гээд яг адилхан статустай байгуулга. Тэр байгууллага мэргэжлийн байгууллага өөрсдөө шийдвэрээ гаргаад үн тарифыг хизээ ямар хэмжээр нэмэх үү эсвэл бууруулах уу гэдэг шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй.
яг засгийн газраас хамааралгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлыг одоо засгийн газартай холбож бодлогын чиглэлээс ярих нь бол нэгэнт эрх зүйн хувьд бас буруу ойлголт юм аа. Хоёрдугаар бол засгийн газрын зүгээс одоо эрчим хүчний найдвартай байдал, их үүсвэрийн одоо эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээнд их үүсвэрийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих талаас нь ажиллах нь илүү зөв бодлогын шийдэл болж байгаа. Тэгэхээр одоо та бүгд сонссон байх Монгол Улсын ерөнхий сайдын чөлөөлийн санаачлалын хүрээнд сэргээгт эрчим хүч ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр маш их том бодлогын алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Сэргээгт эрчим хүчний технологи олон улсын хөгжлөд байгаад технологийн одоо зардал өртгөх нь буурч байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ эрчим хүчний салбарт олон сэргээгт эрчим хүчний их үүсвэрүүдийг богино хугацаанд барьж бий болох боломжтой болсон байгаа. Өнгөрсөн үедээ харьцуулахад одоо батарей хураага уртаа хослолмол байдлаар ажилладаг учраас эрчим хүчний тогтолцоог нөгөө тэнцвэрийг савлуулдаг гэдэг ойлголт нь бас арилсан. Сэргээгт эрчим хүчний үйлдвэрт олон улсын чиг хандлага ч гэсэн явж байгаа. Хямд үнэтэй хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ бол том боломж гэж харж байна. Сая бас одоо Казахстан Монгол Улсын ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын хүрээнд эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бас Казахстанд тодорхой чиглэлээр хамтарч ажиллах юм баримтчгуудад бол гарын үсэг зурсан. За Казахстанаас одоо бидний авч болохоор хэмжээний хөрөнгө оруулалт, за худалдааны боломжийг та бүхэн яг юу гэж харж байна? За худалдаан дээр жишээ нь 500 сая долларт хүргэнэ гэж байна. Гэтэл өнгөрсөн оны эцсийн байдлаар 58 сая доллар гэсэн юм тоотой явж байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр ер нь тооцооллуудыг хийж үзүү, ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн тус улсад одоо нийлүүлэх боломж байна гэж харж байна. За юуны өмнө одоо худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа ярих юм тухайн улс маань ямар улс вэ гэдэг онцлогийг ярих хэрэгтэй. Нэгдүгээр Казахстан улс бол Монгол улстай түүхийн, соёлын одоо иргэд хоорондын харилцааны хувьд бас бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй давуу талтай. Казах хэлээр ярьдаг Монгол иргэд байгаа. Тэгээ Орос хэлээр ярьдаг Казах иргэд байгаа гэдэг иргэд хоорондын аж ахуйн нэгж хоорондын харилцааг хөгжүүлэхэд үндсэн хүний нөөцийн бүрдэл одоо хүчин зүйл нь бол сайн байгаа. За хоёрдугаарт бол Казахстан улс маань өөрөө газрын тос одоо байгалийн бусад аж үйлдвэрийн салбараар бас нэлээд хөгжилттэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн 350 тэрбум доллар буюу Монгол улстай харьцуулахад 10-аас 15 орчим том эдийн засагтай. Хүн амын хувьд ч гэсэн 20 сая хүнтэй. Тэгэхээр Монгол улс бол 3.5 сая хүнтэй харьцуулахад нэлээд том зах зээл байна гэдэг ойлгомжтой. За хоёр дахь нэг шалтгаан бол Евразийн эдийн засгийн холбооны нэг гишүүн улс байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улс нийлээд 180 сая хүн амтай зах зээл бий болгодог. Эний нэг гишүүн болж байгаа Казахстан улс маань өөрөө 20 сая хүн амтай. Дээр нь Хятад, Орос хоёр улсын дунд бас байршдаг. Өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсын санкцтай холбоотой олон улсын худалдаан дээр Евразийн эдийн засгийн холбоо руу 3 дахь орнуудын импортын гол сувг дээр нэлээх амжилт гаргаад ажилласан. Би зөвхөн нэг жишээ татъя. Одоо Samsung гэдэг бүгднээ солонгос улсын компани байдаг тийм ээ. Тэр компани одоо гар утас одоо бүтээгдэхүүнүүдээ Казахстанд аваачиж дундад Аз одоо Төв Азийн орнууд руу Монголыг оруулаад тэр бүс нутгаас ингэ тарааж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын татврын харилцан чөлөөлсөн тэр давуу талыг ашиглахын тулд улс орнууд аль хэдийн ингэ замаа гаргаад туршсан байгаа. Тэгэхээр Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүд маань Евразийн энэ 5 улс руу экспортлохдоо мэдээж хөрш Оросын холбооны улс руу манай Алтан булаг, Боршоо гээд бусад боомтууд руу худалдаа хийх боломж бий. Казахстанаар дамжуулаад саяны нэгэнт бий болсон сувгийг ашиглаад худалдаа хийх боломж байгаа. За хоёр дахь нь. Гурав дахь нь бол Казахстан улстай манай Монгол улс стратегийн түншлэн харилцаатай. Харилцан өндөр дээд хэмжээний айлчлалууд явуулж байна. Энэ хүрээнд бас сая Монгол улс эдийн засгийн хөгжлийн яам, өмнөд төлөөлөл тэргуун шадар сайд, энэ хоёр сайд маань Казахстаны худалдаа интеграцийн яамтай харилцаа ойлголцыг санамжиж байгуулсан. Энэ санамжийн хүрээнд саяны дурдсан Евразийн эдийн засгийн холбооны холбоотой байгуулсан чөлөө төлөлтөнд төр хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэх. Ялангуяа энэ улс орнуудтай байгуулахаар биднээсийн одоо эцэлж байгаа хамтарсан замын зураг гэж байгаа. Үр ашигтай хэрэгжүүлэх юм. Энэ 6 бүлэг 46 заалттай энэ улс орнуудтай харилцаа стандартаа яаж хүлээн зөвшөөрөх, 20 зэрэг асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Зах зээл аж ахуйн нэгж орн мэдээлэл яаж дамжуулах гэдэг олон асуудал шийдэхээр хамтраад боловсруулсан төлөвлөгөө. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн явуулах. Тэгээд таны түрүүнд дурдсан 500 сая $5 худалдааны эргэлтийг дунд хугацаанд бий болгох гэсэн энийг хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар тэгээ бусад асуудлуудыг байна л да гайл худалдаа хөнгөлөх чиглэл юм. Ийм санамжч зурсан байгаа. Таны асуусан $500 сая хүрэх гэдэг бол боломжтой гэж харж байгаа. За би нэг жишээ дурдъя.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудын импортын хэрэгцээг биднээс тооцож үзсэн гэсэн хугацаанд махан бүтээгдэхүүнүүдийн одоо импортын хэрэгцээ нь 700 сая доллар. Үүн дээр Казахстан руу манай экспортын бас 84 орчим мөн махан бүтээгдэхүүн гарч байгаа 11 орчим сая. Энийг улам нэмэгдүүлээд явах бүрэн боломж байгаа. За дээр нь бас ноос ноолоор арьс ширэн бүтээгдэхүүн тус бүрийн 7 орчим тэрбум долларын тийм гаралтай бүтээгдэхүүнд импортын хэрэгцээ байдаг. Тэгэхээр манай ноос ноолорын бүтээгдэхүүний импорт бол экспорт бол өнгөрсөн жил 400 сая доллараар хүрсэн байгаа. Тэгэхээр энийг энэ зах зээл рүү хүйтэн сэрүүн зах зээл рүү улам нэмэгдүүлэх боломж байна. Арьс ширэн бүтээгдэхүүн дээр ч гэсэн 10 хэдэн сая доллар жил болгон нэмэгдээд явж байна. Арьс ширэн бүтээгдэхүүний экспортын хоригдсан шийдвэрийг 13 онд гаргаж ирсэн. Тэрийг буцаага цуцлсан. Цуцлсны дараа энэ салбарын экспорт аажуур нэмэгдэж байгаа. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны зах зээл рүү гарах нийт 367 нийт төрлийн бүтээгдэхүүний 97% нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнийг одоо боловсруулах, экспортлох, гинжин хэлхийг зөв хөрөнгө оруулалт хийгээд дэмжих юм бол энэ зах зээл рүү манай экспортын боломж нэмэгдэнэ. Тэгэхээр худалдааны эргэлтийг зөвхөн одоо Монгол улсын ашигтай талаа харах юм бол экспорт тал илүү дэмжиж явчихна. Тэгээ одоо тэгэхээр Казахстан улсын жишээг та сая татсан. Тэгэхээр Казахстан улсаас манайд орж ирдэг импортын бүтээгдэхүүний нэг 60 орчим хувь нь бол сигар янз бүр тэмх байна. Бусад бүтээгдэхүүн бол 6 5 гэдэг жижиг олон төрлийн бүтээгдэхүүн. Тэгэхээр биднээсийн хувьд бол сигар тамхи гэдэг одоо онцгой одоо эрүүл мэндийн асуудалтай холбоотой хэрэглээтэй холбоотой импортын бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ бол тусгай бодлогаараа зохицуулт хийгээд явчихна. Манай экспортын боломж бол харьцангуй өндөр байгаа гэж хэлдэг. Тэв логистикийн хувьд ямар гарц гаргалгаануудыг шинээр гарах уу? За 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол шууд одоо 7 сарын 1-ээс л хэлэлцээр хэрэгжээд эхлэнгүүт шууд гарахгүй шүү дээ тийм мэдээж. Тэгэхээр ерөн зөөр эхний ээлжинд одоо байгаа энэ одоо логистикийн асуудлуудаа яаж илүү өргөжүүлэх боломж байна гэж харж байна. За нэгдүгээрт бол энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүн гэдэг маань манай 97% хөдөө аж ахуйн гаралтай ерөнхийдөө экспортлох боломжтой потенциал бүтээгдэхүүнүүдийг биднээс ирээлдэггүй хараа тодорхойлсон гэсэн. Тэгэхээр аж ахуйн нэгж бүтээгдэхүүн одоо хуучин бол 9 төрлийн махан бүтээгдэхүүн энэ зах зээл рүү гардаг гэсэн бол 20 сойж нэмэгдсэн. Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг манай хувийн хөвшил маань хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийн чадвах одоо хөрөнгө оруулалтын одоо стандарт хангах чадвараа бүрдүүлэх хэрэгтэй. Энэ дээр бол дотооддоо 11 бүлэг 99 зүйл заалттай бас төлөвлөгөө гаргасан байна. Засгийн газрын түвшинд холбогдох яам агентлагууд аж ахуйн нэгжүүд мэргэжлийн холбоотыг оруулаад хэн юу хийх ёстой вэ, стандартаа яаж хангах вэ, ямар асуудлыг хөнгөвчлөх үү гэд энэ чиглэлээр биднес маш их дотоод арга хэмжээ явах хэрэгтэй. Энэ дотроос одоо таны дурдж байгаа тээвэрлэлтийн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Хоёр улсын хооронд харилцан хэрэгтэй шаардлагатай протоколуудыг хийн хариуц яаж хийцээ дуусгах вэ гэдэг асуудлыг дурдаад орсон байна. Мэдээж газар зүйн шалтгаан байгаа. Казахстан улстай манай Монгол улс шууд хилэлдэггүй. Оросын холбооны улс тэгээд бүгд нэг хит ард улсаар дамжиж худалдаа хийдэг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд уламжлалтай та сая сонссон 11 сая долларын 25 он жишээ махан бүтээгдэхүүн экспортлсон боломжтой туршлага байгаа. Энийгээ сайжруулад илүү үр ашигтай болгоод явах чиглэлээр хувийн хөвшлөд дэмжиж ажиллана. За, тэг өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа.